сайн юм байна. Би хактай татхыг нэг хактай татдаг бичлэг хийсэндээ. Одоо тэрнийх ингээ хактай татаа өрийн снайпер ороход жоохон гацж байгаа юм. Дельта эксоцтер гэдэг ийм гарч ирэн цинкер дарахаар ингээд идэв. Одоо ихэнх хүмүүс энийг кодыг оруулж чаддаггүй. Одоо би энийг кодыг яаж оруулахыг та нартай зааж өгнө. Одоо харж байна. За. Эсвэл энэ дээр дарна байна. Энэ. За ингээд арчээ. За тэгэхэд нөгөө би бичлэг хийж байгаа болохоор утсаа дээш харуулахгүй. За одоо ингээд секунд гүйж байгаа нэг ийм юм байгаа ч тийм. Энэ дээр дарна. Сэний цагаан. Энэ мэйл бит гарахаар энэ дээр ингээд нэг гарчихна. Тэгээд ийм юмд ороод ирэхэд хамгийн ихнийх дээр нь дараад тэгээд энэ дээр нэг дараа гараад энэ дээр дараад байгаа шүү. За энэ үгүй энэ шар биш шүү. Нэг тийм нэг гурвалжин юм байдаг да. Дарахаар нэг удаа гардаг. Тэрэн дээр дараад байгаа шүү. За одоо ингэ минут хүлээн. Нэрээ намайг үздэг хүмүүсийн 98% subscribe дардаггүй үздэг юм байлээ. Одоо харин 97 болж хувраад байгаа юм шиг байлээ. Гэхдээ жоохон дундуураа. Тэгээ лайк дардаг хүн бараг л байхгүй. Бичлэгэн дээр хаяадаа л нэг 2 3 лайктай байдیں۔ Тэгэл намайг ингээд суб болон лайкаас нь дэмжээд өгөөрэй. Тэгээд тэрний ачаар би илүү олон бичлэг оруулж, илүү олон хакеруудын туршиж үзэх болно. Тэгээ энийг бас би мэддэг байсан юм уу? Би бүр анх таттал энэ Delta Exox-төрөөс олж татсан. Анх хайхад Google дээр ороход Delta Exox-төр гэж бичсэн байсан. Тэгээд тараад baby site mate руу ороод татсан. Өмнөх хэсгэн дээр би та нарт татаж өгдгийг үзүүлсэн бол энэ удаа харин татчихаа оруулахыг үзүүлэх болж байна. Энэ бичлэг та нарт бараг таалагдах байхаа. За, unlock content. За, ингээд дөрүүлээ уншигд дуусахаар нь одоо энэ дээр дараал нууц key нэг гарч ирнэ. Одоо харж байна. Мэ. Мэйл бит гарч ингээд нэг гарч. За, одоо энийг copy хийлнэ. За, copy хийсэн бол одоо буцаар Roblox руу орно. За. Sorry л да. За ингээд би ингээд орж ийн. Залгаж байна. За. Аасын дээд авах юм. Энэ яа. Please авчихсан. За одоо саний нууц кодыг хадгалчихсан шүү дээ. Одоо Delta дээр дараад K example дээр дарахад энэ дээр чинь саний хадгалсан код ингээд гарч ирнэ. Энийгээ дараад за ингээд гончих юм. Ингээд Delta минь орно. Гэхдээ нэг юм анхаараарай. Password нэг. Нэг. За. Энэ сэтгүүтийн кэш дараа тэгээ энийг on болгочих би mouse lockтэй болно. Тэрний яадаг юм бэ гэвэл дэмэж яахгүй зодод байдаг юм байгаа зү. Тэрийг чинь гаргаад ирцлээ гэсэн үг. Одоо энэ бичлэгийг би 10 минутаас жоохон наахан гис хийгээд дуусахгүй бол гаргаж болохгүй